За эсхий зээг чирэмлэр Монголын нууц давчааг уралсан бүтээлийг өнөөдөр Сүхбаатарын талбайд олон нийтэд танилцууллаа. 108 метрийн урттай эсхийн дээр Монголын нууц давчааг уралхад 2 жилийн хугацааг зарцуулсан маань энэхүү бүтээлийг уралхад 21 аймгийн урлаач үйлчд болон Өвөр Монголын өөртөц хорон, за Туваа Бурайд, Халимаг, Киргиз тэргүүтэй Монгол турхтны 28 ястны урчууд оролцсон байна. Бараг 2 жилийн дотор эднэрийг дагч ширж гэнэ вэ гэж. Тэгээд энэ өдөр энэ амжилттай хүрсэнд маш их баяртай байна. Ялангуяа энэ хүмүүсийг, энэ цэргүүдийг, энэ ийм юунуудыг болохоо зээгт нөгөө товруулж чадхдгийг зээгт наамлаар хатгсан байхгүй бид нар. Наадах нь бол зүгээр нэг ширдэг ойдаг тийм юугаар хатгсан. Би бол ойлны ээжийг цацал өргөж байгаа, хажууд нэг модон хувинтай сүйхөгт барьж байгаа энийг хатгасараа бас их онцлог байгаа. Ар өвөр Монгол гэхгүй бүхийдээ энэ дэлхийн монголчуудын өвөг дээдсийн тэр сайхан амьдарч үлдээсэн амьдралын бүх соёл байгаа. Энэ соёлыг манай монголчууд уламжилж одоо энэ цаг үе дээр ингэж сайхан хийж уралж хүмүүсэд харуулж гаргасан хамгийн гайхалтай сайхан соёл байна. Тэгээ энэ талаар манай өвөр монголчууд их сэтгэлдээ бахарсан юм аа. Тэгээд мөнч өвөр Монголын бүхийдээ монголчууд бүр энэ соёлдоо хайртай болохноор бүх монголчууд орж бүр урам санаатай, бүр сэтгэл санаа их урамтай байдаг. Хичнээн оролцсон бол Өвөр Монголоос яг Өвөр Монголоос одоо энэ үнд хандан мөнгөөр оролцсон 200 гаруй хүмүүс оролцсон, 300 их хүн оролцсон. Сүхбаатарын аймгийн дэвшин ширээс 10 удаа ирж байгаа 3 өдөр оюутны хийсэн. Тэгээ бид нар чи их гоё хөгжилтэй юм билээ энэ юу гэж хийхэд. За 108 метрийн урттай эсхийн дээр Монголын нууц давчааг зээглэн ширэх ойдлоор уралсан уг бүтээлийг 24 хантай Монгол гэрт байрлуулах юм а. Монголын нууц давчааг эсхийн дээр урлах санаачлагыг Хинтээ аймгийн иргэн Нэргүй, Наран Туяа нар анх гаргасан маань. За Нэргүй, Наран Туяа нарын тухайд бол нэг гэр бүлийн 2, за өнөөдөр тэдний хөдөлмөр санаачлагыг үнэлж, за Монгол улсын соёлын тэргүүний ажилтны цол тэмдгээр шагнасан юм а. Шагналын эзэн Нэргүй, Наран Туяа нар юм а. Монголын нууц давчааг одоо өдөг өдгөр 6 өгүүлэмж энд оруулж одоо үтээсэн байгаа. Тэгээ энийг үтээхдээ одоо бид нар одоо энэ одоо 2 зүгээр одоо нэг зүүн уцтай нэг зүүгийн танаас нэгэн уцаар ингэ даруулж ойдаг юм зээг гэж ойдлоор одоо манай эсний монголчуудын одоо бурхан уртлуу даван дээр зээгдэг яг энэ ойдоор ойсон байгаа. Энэ одоо нааш цааш хатдаг юм ширмэл ойдлоо. Тэгээ энэ хөө эсхий урд маань ер нь хүнийг үеэс үүсч өгсөн ийм эсний урдтай. Тэгээд одоо би түүхийн өрөөлд дэдийн шилгээний ажлуудаас тэр 1200 жилийн өмнө би болсон тэр мощны эсхий ширмэлийг үзчихсэн. Үнээр одоо эсхий гэдэг бол бат бүх чанарлаг юм аа гэдэг бас харсны үйлдэлээс өмнөөс эсхий дээр өгдөөсөн байгаа. Одоо энэ эсхий урал маань орохоор Хинтээ аймгийн наанасаа ордог хүндэтгэл зочдын хаалга байгаа штэ. Тэрний ард дээр 7 газар манай Хинтээ аймгийн засаг дарга Гамбиям дарга маань шийдэж өгсөн байгаа. Тэнд 24 хантай модон гэр бариад одоо тэндээ хадгалагдаад тэгээ Хинтээ аймаг руу аялал жуулчлаад татахаар ингэж зорин тавьж ажиллаж байна. За эсхий зээг чирэмлэл нь хүннэг үеэс өвлөгдөж ирсэн соёлын өнөт өв юм а. Уг бүтээлийг бүтээх явцад 4000 гаруй хүн зээглэн ширэх ойдлыг сурсан байна. За өөрөөр хэлбэл мартагдах шахсан гар урлалын соёлын бит бус өвийг энэ тооны хүмүүст өвлүүлэх ажлыг давхар хийжээ. Мөн генесийн амжилтанд бүртгүүлэхээр төлөвлөсөн байна. Чингис хааны хөрж өссөн тэр сайхан Монголын нууц давчаа зөвхөн хадан дээр үчигдсэн, цаасан дээр үчигдсэн. Эсхийн дээр ширэмлэр ингэж үлж байгаа бол анхны. Тийм учраас тэгээд энэ бүтээгсэн метр нөрөө 108 метр урд метр 80 сантитэй өргөнтэй ийм эсхий дээр хийсэн түүх хаанч байхгүй учраас энэ генес бүртгэгдээс өөр аргагүй болов гэж энэ ажиллагаа бол эхэлж байгаа. Тэгээд бүтээгээ дуусч байгаа учраас энэ ажил маань одоо биелэлээ болж монголчууд бас хүн төрөлхтний соёлын хувьд оруулсан бас нэг гайхамшигтай бүтээл болж бүртгэгдээсэ. Тэгээ генесийн номонд бичигдээсэ. Энэ өвөр дэлхийн нийт бас бахархаасаа гэж бид нар хүсэж байгаа. Энэ олон хүний хөгцөг хөндлөн барьж нүдээ чилээд суuna гэдэг бол ямар хүч хөдөлмөрүүлээ. Манай Монголын бүх ээжүүд бол энийг мэдэрч байгаа, мэдж байгаа. Тийм хүнд ажлыг 2 жилийн хугацаанд бүтээсэн энэ гайхамшигтай одоо урчуудаа баяр хүргээр байна.